Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж вэ? Өнөөдөр 8 сарын 8. Тэгэхээр аавуудын баярын өдөр байхгүй юу? Хятадаар нөгөө 8 тог ба гэдгийг. Тэгээд 8 сарын 8 гэхлээр ба гэд тэгэхээр нөгөө аав гэдэг дуудлагатай адилхан ингэ сонсогддог байхгүй ба гэд. Тийм болохоор ер нь 8 сарын 8-г аавуудын баярын өдөр гэж баярлалтай. Гэхдээ яг энэ баярын түүх нь болохоор бүр 1940-од оны үед яг дайны үеэр их орныхон төлөө амиа өргөсөн цэрэг эрсийнхээ төлөө ингээд дурсгалыг хүндэтгээд ингэж энэ өдрийг эрчүүдийн өдөр болгосон юм л да. Тэгээд явандаа ингээд аавуудын өдөр болоод одоо ер нь тэмдэглэе. Гэхдээ яг айхтар томоор бас нэг тэмдэглэдэггүй. Гэхдээ бас зүгээр бөөнөрөө хоолнд орох юм зарим айлд нэг бага хэмжээнд л тэмдэглэдэг. Тэхээс биш бүр нэг амар том үндэсний баяр гэж бас нэг явдаггүй юм. Тэгээд бас жил болгоны 8 сарын 8 гэдэг нь одоо эрүүл мэндийн өдөр. Яагаад тэгсэн бэ гэхээр яг 2018 гинэ. 2008 оны Бээжинг олимпиад яг 8 сарын 8-нд нийжсэн. Яг тэрийг одоо тэрнээс өвдөд 8 сарын 8-ыг ер нь тэрнээс хойш жил бүр ингээд эрүүл мэндийн өдөр болгоод тэгээд фитнес заал, ер нь биеийн тамирын төвүүдийг бүгдээринг үнэгүй болгоод тэгээд тэнцээ бүх хүмүүс үнэгүй очиж нэг өдөр хичээлэх ёстой цаашаа тийм боломжтой юм өдөр болгосон. Гэхдээ тэгсэн ч гэсэн би бас яг өнөөдөр очиж дасгал фитнес хийнэ гэж бодохгүй л шүү дээ гэлөө. Яагаад гэвэл өнөөдөр бас бороотой, ойрт Бээжинд бороо ихтэй. Гэхдээ энэ бас яг шалтгаан төдий зүйл гэдгийг би бас мэдээд байгаа. Өөрийгөө залхуураал байгаа бас мэдээд байгаа. Яагаад гэвэл гэртээ ч гэсэн дасгал хийгээд хийж болно шүү дээ тий. Тэгсэн чинь би ер нь ойрт бас ерөөсөө огт хийхгүй байгаа. Гадаа нэг юм амар бороотой ирнэ амар бүчин байгаад байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингэ зогсоо зайг хөлс гараад тэгээд хөлсөөрөө би хамаг ирч хүчээ алдаад байгаа байхгүй юу. Янз бүрийн худлаа өнө шалтгаан тавиад байхгүй тий. Гэхдээ бас яг тийм юм байдгийн. Одоо хит халуун цагаагаар болон хүний одоо залхуурал гэх юм уу? Тэрний харилцаа амарлын нэг судалгаа байдаг. Нэг ч гэжтэй манай нөө би магистрт сурч байхад манай ангид нэг хятад залуу. Хятадууд ер нь тийм нэг даруухан дуу нэг хүнтэй юм болгоомжтой харьцдаг. Тэр залуу болохоор ийм жоохон сэргэлэн, айгүй яриа нөхөрсөг нэг жоохон сахилахгүй дуу гэмээр залуучууд байгаа тийм шүү дээ. Тийм залуу байхгүй юу? Тэгэд манай ангид надаас гадна бас нэг гадаад оюутан нь болохоор Таиландаас ирсэн охин байдаг гэсэн. Тэгэд тэр залуу болохоор бит хоёртай аюу нийлдэг гэсэн байхгүй юу? Би гадаад хүмүүстэй амар туртай, гадаад найзуудтай байхыг амар хүсдэг гэдэг. Би болохоор бас тэр үед гадуур амьдардаг. Тэгэл хүүгээ төрүүлээд бас нэлэх хүүхдтэй тэгэл юу юу хичээлээ тараад гэрлүүгээ яардаг ч юм уу тий. Тэгэл надаас нөгөө залууд өнөөдөр юу хийнгүүт. За би өнөөдөр газ хараад хүүгээ хөглөөл ингээл памперс чихэн гаднаас аавны тэгнэ гэл ингээл тэгээ хоолундаа хингэр орно цэвэрлэн гэд ингээд ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгэд манай нөгөө Таиланд охноос асуухлаар за би очиод хичээлээ бэлдээд ингээд бандаа энэ төр гэд яриад идэв гэсэн. Тэгэд тэр хятад залуу болохоор өмнө нь бас Таиландд амьдарч байсан. Таиландын талаар ерөнхийдөө амар сайн мэдтiin. Тэнгүүтээ тэгээд идэв байхгүй юу? Таиландууд ингээд цаг агаар нь амар халуун байдгаас болоод ажил юусоо амар удаан хийдэг. Тэгэд юм болгоны удаан алхуурахнаар хийгээрээ ингээрээ тэгэрээ гэд ингээд үйлдэл нь ч удаан, яриа нь ч удаан. Тэгэд ингээд өглөө юу хийх ингэж асуухлаар зарим хүмүүс өнөөдөр банк явна ч юм уу нэг тийм дэлгүүр гарч талах авна ч юм уу тийм нэг амархан үйлдэл нэг их ажил юм шиг ингэж яриад идэг. Тэгэд өдөртөө хийж бүтээж байгаа ажил нь бас амар бага үйдэг гэж яриад идэг гэсэн баггүй юу. Тэгээд нэг удаа нөх хичээл дээр багш чөлөөт судалгааны сэдв гэд өгчдیں۔ Тэгсэн чи тэрэн дээр яг амар нийтдээ цагаагаар хэд халуун байх болов тухайн газар амьдарч байгаа одоо оршин суугчдын залхуурлын хэмжээ гэсэн. Тийм судалгаа хийгээд тэргээ танилцуулаад исэн. Тэгээд нөө цагаагаар халуун байх тусмаа чиглэг халуун бүчин байх тусмаа ингээд хүн биеийн хүчний ажил маш багаар хийдэг. Тэгээд удаан хийдэг. Тэр нь бас ингээд ирч хүчээ алтхаас сэргийлдэг энэ тайлбарлаж исэн. Тэгээд тэрийн сонсцсон би яах вэ? Нөгөө муу эрдэнд хөрнө гэхчээр надад бүр ингээд залхуурах шалтгаан гараад ирчихэж байгаа байхгүй. Залхуурсан шалтгаанаа ингээд тайлбарлах судалгаанд гараад ирчихэж байгаа юм бүр. Гэтэ худлаа энэ үр дүн бас хүнийг урагшлуулах гэхээсээ илүү хойш нь уруу татсан
унтааруулсан, удаашруулсан тийм нэг хэрэгтэй үр дүн л биш. За бай бай.